Сайн байцгаана уу? Та бүхэндээ амлсан ёсоор Германд амьдрах заасал өсдөг ямар байдаг талаар бичлэгээ хүргэж байна. За тэгээд хамгийн түрүүнд хэлэх зүйл гэх юм бол юун тунд үнэхээр Германы аль хэсэгт амьдарч байгаа тий аль хотод хамаарч амьдарч байгаа гэдгээсээ маш их хамаардаг байгаа. Тэгэхээр том хүн ам ихтэй төвлөрсөн хот байх тусмаа үнэтэй. Тэгээд жижигхэн хүн ам зүйтэй хотын төвөөс хол байх тусмаа жижигх тусмаа үнэн дагаад буурдаг байгаа. За тэгээд Германы бол хамгийн өндөр хүчтэй хотуудыг одоо хэлэх юм бол нэгдүгээрт нь бол Мюнхен хот болдог. Баерн мужид байдаг. Хоёр дахь нь Франкфурт, Аммайн. Тэгээд ер нь бол ихний аравт нь бол Штутгарт, Хамбург, Хайдельберг, Фрайбург гэсэн хотууд болдог байгаа. Тэгээ би өөрөө бол Штутгартт 3 жил амьдарчаад одоо Штутгартт маш ойрхон зүгээр Испаниар яваад очдог газар амьдарч байгаа. Тэгээ тийм ч учраас ер нь Штутгартт амьдарснаас байрны үнэ маань ер нь бол доллар 100 еврогоор буурсан байгаа. Тэгээ мэдээж эхэндээ оюут байхдаа бол би Вегед амьдардаг байсан. Тэгээд Веге гэдэг нь болохоор чи өөр гэсэн өрөөтэй. Тэгээд гэхдээ одоо галтгоо угаалгын өрөөгөө бас хүмүүстэйгээ хамтдаа шеэрлэн гэсэн үг. За тэгээд том жижиг хотоосоо гадна тэр тухайн байрлах хоттой яг төв вокзалаасаа тэгээ Баунхофоосоо хэрэг олон бэ, их сургуулиудаас хэрэг олон бэ, дэлгүүр хүмүүснээс хэрэг олон бэ, эсвэл тэр байрнуудаа хэдэн онд супер засвар хийсэн бэ. Тэгээд чиний амьдрах өрөө чинь тавилгатай тавилгагүй чи яг хэдэн хүмүүстэй хамт амьдрах юм бэ гэдгээс нь бүгднгээс нь хамаарат үнэ нь өөр байдаг байгаа. Миний жишээгээр Штутгарт юу нэг за үнэтэй хотуудаа нэг дундаж хот нэгэд авч үзэх юм бол Штутгарт хотод одоогийн байдлаар би хаасан чинь оюутны байр гэдэг чинь хамгийн хямдтай сургуульд сурах байгаа оюутнууд зөвхөн байлж болдог хэд байна гэх юм бол 300 евроод авцаа байгаа байхгүй. Тэгээд зүгээр их сургуулийн хотхноос кампусаас гадна тийм байрнууд шеэрлдэг байрнууд гэх юм бол одоо 450 хавцаа 450 нэр голтол баярлахаа тэгээд 550 тэрнээс дээшээ гэд явж өгч илээ. Тэгээд том хотод байх уу жижиг хотод байх уу гэдгээс хамаагүй жишээ нь Германд исэн тэгээд нэг амьдрах хойстой болоод чи тэ хаяг дээр одоо өөрийнхөө хат хаус гэдэг чинь захиргааны байрнаар очиод за би энэ байшинд энэ хаяг дээр нүүж очсон шүү гэж заавал бүртгүүлдэг байгаа. Тэгээ бүртгүүлэх юм чамд шуудангаас захиа ирээд энэ ч одоо бүх юм захиагаар явдаг гэсэн шүү дээ. Мэйл бокс гэдэг. Тэгэнгүүт чамд ингээд ийм одоо юуны бэхнүг тооцооны хуудас байнгын заяа чи 3 сар болгондоо 50 хэдэн евро төлөх ёстой. Тэр нь юу гэх юм бол телевиз болон радионы такс чи гэхдээ өрөөндөө телевизтэй бай, радио сонсох төхөөрөмжтэй бай үгүй ямар ч юмгүй чи заавал энийг төлөх ёстой байдаг. За тэгээд дараагийн гэх юм бол бас байранд чинь ингээд харах юм бол хөвчлийн дандаа веге байрнууд нь бол Nebenkosten гэдэг бусад зардлуудыг дандаа оруулсан байдаг. Эхлээд калт митэ гэж нөгөө нэг хүүтэн тий халаалтгүйгээр хэд байх юм бэ гэх. Тэгээд дээрэс нь одоо халаалтын мөнгө, тогны мөнгө, усны мөнгө, интернетийн мөнгө, жижиг хог хураамжны мөнгө зүүн гэд зөндөө зүйлүүд нэмэгддэг байхгүй. Тэгээд тэр бүхэн ороод хийдэн бэ гэд хоёр тусдаа үнэ хөвчлэн заандаа байдаг. Тэгээд вигег бол хөвчлэн ер нь бүгд хамруулчихсан байдаг. Манай вигаас тийм байсан. За чи веге бишээ би өөрөө ганцаараа амьдармаар байна. Тэгээ нэг өрөө байранд эсвэл 2 юм 3 өрөө байр аваад тэгээ тэнцэнэ найзлуудтайгаа найз охинтойгоо эсвэл тэгээ ихний нөхөр гэрийнхэнтэйгээ эсвэл зүгээр нэг найзтайгаа хамт хоёлаа тийм өрөө түрээслээд амьдармаар байна. Танихгүй хүмүүстэй амьдрахаас гэх юм бол мэдээж үнэн өснө. Гэхдээ мэдээж ингээд хамт амьдарч хүнийхээ бодоод тооцоогоо мэдээж түрээсээ хамт хуваагаа төлнө гэх юм бол бас угаасаа вегэд амьдаснаас ямар ч ялгаагүй төлбөр болчихно. Тийм учраас би бол одоо гадуур 3 өрөө байр түрээслээд амьдарч байгаа. Тийм байна. 3 өрөө байрыг тий яг ингээд хотын төв Штутгарт гэдэг төв гэхгүй яг ингээд Испаниар хүүхэн
ойрхон 10-20 минут яваад явдаг газар хотуудад байх юм бол хамаагүй хямдхан байдаг. 3 өрөө бараг жишээлбэл 900 еврогоор төгслөх боломжтой байдаг. Чи тэгээд хамт амьдарч байгаа хүнтэй хуваахаар хэдүүлээс аваа те нэг өрөөнд байх юм уу 2 өрөө байр авч байгаа л тэгээд нэг өрөөнд нь байна гэж үзээд нэг хүн төлөх нь 450 гэхээс шиг вигтэй адилхан болчихж байгаа. Тэгээд 3 өрөө байр 900-аар бас болох боломжтой. Тэгээд болох юм бол чи нэг өрөөндөө ингээд бидэд байна гэх юм бол хэрэг байнаас эзэн зөвшөөрөх юм бол штэ. Зарим хүмүүст болохоо зөвхөн госуудад тий хоёулаа байх хүмүүс тэгээд байдаг. За тэгээд дараагийн зүйл гэвэл яг өдөр тутмын хэрэгтэй чухал зүйлээс нь эхлэе чинь. Хоол хүнс байна. Би та бүхэндээ бас германд хүнс ямар үнэтэй байдаг талаар бичлэг хийж явуулсан байгаа. Тэгээд бичлэгийг үзээрэй. Тэгээд бол бас ер нь бол нэлийн доод үн гэж хэлж болно. Тэрнээс гадна тэр ер нь бол баг хамгийн доод хямдхан дэлгүүр байхгүй юу? Тэгээд тэрнээс нь дээш төвшин ахаад РВ-ЭДК эсвэл аль натура гэдэг бүр био эко дэлгүүрүүд болоод явж байгаа өмнө улам нэмэгдээд байдаг. Тэгээд хүнсний зардал гэх юм бол ер нь бол тухайн хүнээсээ хамаарат тэг хэр их зүйл иддэг, хэр ингээд ямар эрүүл хоол хийхээр олон төрлийн юм мээр байгаа тий ингээд над мачиг элдэн нарийн үүрмөр би ч одоо глютен идэж болохгүй гэдэг глютенгүй хүнс хэрэглэж байгаа. Тэгээд дээрэс нь ингээд кофе хүртэл зүгээр кофе уучихдаггүй кофеингүй кофе явдаг гэдэг ч юм уу ингээд нарийн ширийн юмнууд нь болоод нэмэгдэх туснаа хүнсний ханам нэмэгдээ явчихдаг байгаа. Тийм болохоор гэхдээ би бол ганцаараа амьдардаг багтаа уйдан багтаа бол цаастаа одоо 3 жилийн өмнө юм уу цаастаа бол 100 еврогоор амьдарчдаг байсан. Одоо тэгтээ хүнсний юмны үн хамаагүй нэмэгдсэн учраас хамгийн basic энгийн зүйлээ авах юм бол хямдхан дэлгүүр яваад хүнсээ муудахгүй яг ингээ хэрэглээд хуваагаад зарим нь хөлтөөгөө ч юм уу өмнөх нэлийн гамтай хэрэглэж амьдрах юм бол 150 еврод бол амьдрах боломжтой. Тэгээд гайгүй нэг за яг юм авчигээд гайгүй бараагаа сонгож шилээд явах юм бол 200 евронд бол ганц бие хүн бол цаатаа хангалттай амьдарч болно. Гэртээ хэрэглээд тий гэртээ хоолоо хийгээд идээд гадуур хооллохгүй бол мэдээж мөнгө нь маш хэмнэлтэй. Гадуур хоолнд орё гэх юм бол одоо би чинь одоо хамгийн их хоолнд орох тустай юм бол Итали хоолны газар айгүй их орох тустай. Тэнгүү чи нөгөө нэг эхлээд хоолны өмнө зөшүүл ингээд үндсэн хоол дараа нь десерт тий амттан тажгаа нуух зүйл гэдэг энэ нь бол Германд бол хоолны газар ороод илүү янзын үйлчлэгээ ер нь хаанаас ч авсан би дандаа цайны мөнгө гэж өгөх соёлтой байгаа. Би бол өмнө нь бол яг өгч чадахгүй байсан. Тэгээ ер нь их үг галавтай ч гэж боддгоо байсан. Тэгээ сүүлдээ ингээд герман хүмүүстэй ингээд гадаад хүмүүстэй хамт гадуур ингээд хоолнд ороод тэгээ соёлын суралцаа тэгээ за гэд ажил болсон сурвал ер нь дандаа цайны мөнгө өгдөг болсон. Тийм учраас нэг газар хоолны газар ер нь ороод хоолны газар ороод нэг хоол захиалахад бол ер нь дооройж 10 евро. Тэгэл 12 тэгээд дажгүй хүүхэн махтай хоолнтэй гэлтэнгүүд 16 18 20 идгээл яваад өгөө стек авыг бол бүр 30 мөч гараа явчихна. Тийм учраас тэгээд Аз хоолны газрын дээр ороод явах гайгүй байдаг. Тэгээ эсвэл донер кебаб шаварма гэдэг тэдний бас гоё биости тийм зүйл их авч ичдэг. Тэр нь бол би тэгээ бас өмнө хэлсэн шиг нэг голлон бүтээгдэхүүн глютен юм хэрэглэж очихгүй болохгүй учраас дандаа ингээд тейлер гэдэг тавгасан хоолын ороосон биш талах малханд ороосон юм биш тгийгээгүй юм аа гэхэд дандаа илүү үнэтэй 12 евро гэдэг дундчаа. Тэгээд тэгэхгүй зүгээр ингээд донер кебаб энэ гэх юм бол 7 евро 8 евро гэдэг болцсон байгаа. Үнэн нь ер нь бол анхаасаа үеиг бол нэмэгдээд тийм намайг анхаарч авах би 5 евро мөрөөр авдаг байсан санаж байна. Тэгээд ийшээ тийшээ яваад уух юм авъя за. Бас энэ дээр аваад уух юм бол тэгэл 5 евро гэл коктейл энэ дээр авъя гэхээр нүүд нь ус ундаа софт дринкүүд нь болохоо тийм 3 5 4 5 гэж явцдаг. Тэгээд
коктейлийн найзтайгаа ууж сууж мөн гэх юм бол 7 8 9 гэл явж өгнө бас. Янз янз байгаа. Тэгээд бас хэлсэнчлэн сайн юм хүмүүд явдаг учраас энэ гадуур хооллох болох хөрхөн үнэтэй байдаг байгаа шүү. Одоо 100 болсон гадуур зарим гэдэг юм бол одоо нэг дандаа ингээд ийм том байдаг. Тэгээд нөгөө нэг вафлэнд эсвэл нөгөө жижигэн тохон цаасаа аян ингээд нэг күүгэл нэг халбар ингээд хийгээд идэхэд бол 1.80-тай байдаг болсон байлаа энэ 100. Тэгээд бас дээшээж байна доошоо ганц нэг 10-20 центийн зүйлүүдтэй байж магадгүй. Дараагийн чухал зүйл гэж мэдээж утас байна. Монголд бол Mobicom Inatel гэдэг дандаа пост уусчилсан төлбөрт ингээд багц гэдэг аваад би чинь 5 жилийн багтаа саздаа нөгөө нэг 15,000-аар саздаа зингэлдэг байлаа. Тийм. Одоо энэ чи ирээд хүмүүсийг харахад дандаа нөгөө нэг утсаа O2 Vodafone ингээд өөрийн телефоны компаниудаас очиод нөгөө шинэ гасан iPhone-ы загваруудыг эсвэл өөр зүйлээ авцсан гэдэг дандаа нөгөө нэг 2 жилийн гэрэмэрэд ингээд авдаг сар болгон хойш төлөхөр ингээд зэглээр авдаг юм элэ. Тэднийг харахад тэгээд дандаа нөгөө сар болгоны датагийн багц дугаарыг нөгөөд тэгэнгүүт чинь нэлийн хөрхөн өндөр төлөлтэй юм шиг байлаа. Би болохоор эснээсээ хойш би нөгөө нэг аппараас учраас нөгөө манай айлаас аваад та надад дугаар аваад өгчих гэсэн чинь жоохон сонио аваад ингээд өөр авч өгсөй биш юм шиг цаарлаад байсан. Тэгээ би өөрөө явж агаад зүгээр нэг супермаркет ороод нэрээ бүтэд аалтай гэдэг дэлгүүр явж ороод тэнцээс дугаар авчихсан. Тэгээ тэрийг би сар болгон хідээ зингэлдэг байсан болоо. 7 евро мөнгөөр зингэлдэг байсан болов. Тийм тэгээд ихчихсэн чи дараа нь 1-2 жил олжсэн чинь нэг найз маань надад тийм хэнди эффект гэдэг юм байдаг штэ гэд. Тэгээд гэсэн чи дугаараа солихгүй зүгээр тэр өөрийн телефоны компани би энэ дугаараа авч үлдээд тэгээд танаа үйлчлэгээ хэрэглэмээр байна гэж шууд солилцож болт юм лээ. Тэгсэн чи тэдний амар хямдхан байсан зэрэг 5 евро 99 центээр тэгээд авдаг хэрэглэх дата нь өсөлбөр илүү их дата болсон. Нэг сарын 6 гигабайт энэ байлаа. Тэгээ би нөгөө хаач явсан Wi-Fi-тэй гэртээ Wi-Fi-тэй байдаг учраас ажил сургалтаа гусаа нэг сургалт дээр Wi-Fi-тэй байдаг гэсэн. Тэгээд ажил дээр сая очиод тэгээд ажил дээр угаасаа утсантай хэрэглэх боломжгүй учраас хэрэглэдэггүй байсан дата. Тийм учраас миний дата бүр хизээж дуусчихсан тохиолдол байхгүй. Тийм гадаад явсан ч гэсэндээ тэгээд шууд хэрэглээд roaming хэрэглээд тэр төлбөр төлтөд тэгэхээр нэг амар сүртэй дуудлага гэж амар дата хэрэглээд авахгүй юм нэг тэр төлбөр төлөө явж байсан. Нэг удаа Монголд очиод нөгөө нэг Монголд цаанаас автомат угаасаа roaming нөгөө нэг улсаас айлхмал roaming болдог автомат тохирохтой тэгсэн чинь Монголд очиод тэгээ би тэгээ roaming-гээ хаахаа мартаад Монгол дугаарыг болохоор хугацаанд сэргийж амжаагүй явчихсан байхгүй. Тэгээд би нэг удаа яалтаа интернетийн хэрэг олж хүнтэй интернетийн мессенжерээр хайцах хэрэгтэй болоод тэгээд датагаа нэг хэдхэн минут 5 минуттай ашигласан чинь надад 50 хэдэн еврогийн төлбөр гарсан. Тийм учраас Аз мазаанд бол хэрэггүй тэгээд энэ Шенген дотор Европ дотор бол зүгээр юм байна. Би асаа Ирланд юм уу ийшээ тийшээ аялаар явж хат юусоо хийж тэгж нэмэлт төлбөр бол төлөх шаардлага гарч байгаагүй. Тэгээ хэлсэнчлэн ийм хэнди эффект гэдэг хямдхан байдаг. Эсвэл аалдаа ч юм уу ээлтэй янзын супермаркетуудад ороод илүү хямдхан дугаарууд байдаг шүү. Тэгээд бас ийм тэнд харж байгаа юм бол ямар нэгэн баяр ёслоо тэднээ бас урамшуул заалуулаад аягүй их дататай дугаараа хямдхан мөнөд хэдхэн 7 хоногийн дотор ингээд урамшуул заалтаг тэр боломжийг битээ алтаараа гэж хэлмээр байна. Дараагийн гэх юм бол унааны мөнгө одоо худал Германд байгаа хүмүүс бол бүх нийтээ юу н ашиглаж байгаа ихэнх хүмүүс ашиглаж байгаа нь юу гэх юм бол Дойчланд гэдэг Германд даяар билет гээд цаастаа 58 евро төлөөд Германд даяараа хаашаал хаашаа автобус, метро, S-Bahn, U-Bahn гэсэн Straßenbahn юу байдгийг тий займаа гэдэг бүгдийг нуунах боломжтой. Нэг болохгүй юм нь хусны галт хэрэг. Хусны галт явал заавал өөрөө нэмэлт төлбөр төлж билетээ авч авах хэрэгтэй. Тэгэхээр энийг нь болгон хүн болгон хэрэглэдэг. Тэгээд оюутнуудад бас өнгөлтөө үнээр сарын 30 евро энтэй гээд
яг адилхан ийм билетийг оюутны үнийг авах боломжтой байдаг юм байна. За нэг чухал юм гэх юм бол одоо Германд байгаа албан ёсоор яаж байгаа хүн болгоны хэрэглэх ёстой зүйл нь гэх юм бол эрүүл мэндийн даатгалтай байх ёстой. Эрүүл мэндийн даатгал нь тэгээд бас хувийн хуу эсвэл улсын хуу гэдээ хоёр төлөв байдаг. Би бол улсын хэрэглээрээ гэж зөвлөхөө байна. Би бол эсэнсээр дандаа авахаар хийж хасаа бос жилүүд нь дандаа энэ улсынхт нь байсан. Авахаар хийж хадвал хувийн даатгалтай тэгээд ер нь бол элдв янзын үйлчлэгээ авчих юм бол дараа өөстөө эхэлж мөнгө төлчөөд тэгээд дараа нь тэрийг явуулаад даатгалаасаа авч болох юм байлаа. Гэхдээ бас яг тэр үйлчлэгийг буцааж төлдөг гэсэн үг гэж зөндөө доцоо нарийн ширээ байдаг юм байлаа. Тийм учраас яг баталгаатай зөв гэх юм бол шүднийхаас бус нь бол дандаа улсын даатгал байна. Тэгээд бас шүдний тусгай даатгал гэдэг нэмэлтээр бас оруулах эрүүл мэндийн даатгалтай төлөөд нэмээд шүдний даатгал бас төлж болдог байгаа. Надад бол тэгтээ тийм байхгүй. Эрүүл мэндийн даатгал нь оюутнуудад хөнгөлөлттэй ажилчдад бас нэг өөр байдаг. Тэгээд цалингийн 12%, 13% хавцаа байдаг. Тэгээд ажлаасан талын өөстөө талын төлдөг гэдээ явдаг. Тэгээд улсын даатгалыг бас зөвхөн өөрөө ажил төлөвлөгөө гэсэндээ хуваараа төлөөд явах боломжтой. Хуваараа төлөх юм бол арай илүү үнэтэй байдаг юм байна. Бас яг ажлаасан даах талдгээ байхгүй өөрөө бүгдийн төлж явахаас илүү үнэтэй байдаг. Тэгсэн ч гэсэн энэ бол үргийн эмнэлэг орохоос эхлээд ямар нэгэн гэмтийн зүйл гараад түүмэн тусламжийн эмнэлэг мөндөд утгах юм бол яг даатгалах байж байгаа юм бол нийлээ 100 евро болно. Даатгалтай бол үнэ. Би чинь энэ хийж жагаад юу нохонд хазуулаад тэгээд амар том нохоо байсаахгүй тэгээд өөрөө явцдаггүй тэгээд түргэн дуудаад цагтаа магтаа хөтлөе тэгээд намайг түргэний машинтай авч яваад нөгөө галзуугийн хэсэг тариа хийчихсэн аахгүй. Тэгээд тэгсэн чинь яг дараа мэдээж ингээд өөрөө яг манай айлын ихч төлөөдгээд бид ихч маань дараа нь даатгалаас буцааж төлөөд авч ирсэн. Тэгээд харахад бол тэр үед бол 100% бараг 200 евро болсон харагдчихсан. Зүйл гэх юм бол одоо байр байна, хоол байна, даатгал байна, унаа мөнгө тэгээд дээрээс нь одоо бас үлдчихэж байгаа зүйл юм л өөр чинь чөлөө цагийн төрүүлсэн гадар хооллох, гарч орох, тэгээд шопинг хийхтэй. Энд чинь бас тэгээ одоо яг одоо бас зуны хямдал гэдэг 50% хямдал гэсэн өвөл болоход нөгөө нэг өвөл тусч явах үед бас айгүй хямддаг. Крисмасын үеийг хямддаг, Black Friday гэж хямдана гэдэг. Тэгээд ингээд чи өөрөө тэр дэлгүүрүүдэд өөрийнхөө имэйл хаягийг бүртгүүлээд аппликейшны татаа авчих юм бол чам төсөөдрийн купон гэж өгнө. Үнэнч хэрэглэгчийн купон гэж өгнө гэдэг бол тийм шопинг хийхэд ер нь тачгүй. Тэгээд чи өөрөө эндээс нэгтэй чанастай брендийн баг шууд өөрөө яваад очих боломжтой учраас тэгээд байна. Тэгээд бас ийм брендийн баг хямдалтай үнээр авах боломжтой дэлгүүрүүд гэх юм бол Zalando Outlet гэж байгаа. Тэгээд дээрэс нь TK Maxx гэдэг дэлгүүр байдаг шүү. Тэр дэлгүүрүүдээс өөрөө ороод тийм авах боломжтой гоё брэндүүдийн баг гоё нэлээд хямдалтай үнээр авах боломжтой байдаг шүү. Энд чинь Netflix, Spotify, Amazon Prime Movie тий өөрийгөө би тийм Disney ч юм уу би бол Монголд очиод Disney-г үзэх гэсэн чинь таны локейшн хаяг дээр энэ байршилтай чинь Disney-г ашиглах боломжгүй гэдэг юм. Тийм байна. Тэгээд Apple Music, TV юу гэдгийг тэр бүх ингээд аппликейшн вебсайтуудыг хэрэглэе тий гэх юм бол тэр бүхний чинь дагаад чи өөрийнхөө чинь ингээд бус зардал нь бол дандаа өөр чинь хэрэглэхээр юмс хамаарат явах зардал байна. Тэгээд Европт нэг шингэний визтэй гэх энэ хавар iLeague гэдэг юм бол тий. Одоо энэ доошлон тикет яагаад байгаа энэ билет дээрээ одоо ингээд Германтай хэл залхаа улс орнууд руу ер нь орох боломжтой. Жишээлбэл Штутгартаас Парис орчих боломжтой. Тэгээ Парисаас цаашаа явахдаа мэдээж өөртөө тикет авах. Зүгээр яг хамгийн наан байдаг Францын бас Страсбург гэдэг хотныг Offenburg-ээс хил даваад шууд байдаг байхгүй. Тэр мэл бол очих боломжтой. Тэгээ цаашаа явхад нандаа билетээ авах хэрэгтэй байдаг шүү. Тийм. Тэгээд Европ дундаа Шенген орнууд аялахад бол маш хямд байдаг. Монголоос аялсантай асуулаад авах зүйл байхгүй. Энэ хоорондын нислэгийг зөв цагтаа эртгэн ингээд захиалсан тохиолдолд
чи 10 хэдхэн еврогоор Монгол мөнгөөр 100,000 орчим төгрөгөөр зүгээр ингээд өөр улсад очиж чинь Итали, Милан, Антдэж, Венец ч юм уу, хүсэн Ром тий гой газар Испани гой арлууд дээр очих боломжтой байдаг шүү. Тийм учраас тэгээд өөрөө бас мөнгө хэмнээд эсвэл мөнгө цааш нэгээд аялалтаа зориулна гэдэг ч юм уу. Энийг өөртөө хийж хадгална. Яалтаа үед бас дараа нь ажил төлөвлөгөө юм Ausbildung хийчихэд дараа нь ажил боллоо ч гэдэг юм уу тий. Тэр үедээ гээд хэрэглэх мөнгө бас сараалхан мөнгө заавал хадгалцаарай гэж хэлмээр байна. Тэгээд өөр нэрийн шигийн асуух зүйл байвал нэлээд асуугаарай. Бичлэгтэй минь хамт байсан. Баярлалаа. Баярлалаа.